Манай Монгол улсын насанд хүрсэн иргэдийн дунд iPhone утасны хэрэглээ өргөн төгсөн билээ. Тэгвэл iPhone утасны хэрэглээ үнэтэй холбоотой нэгэн чухал мэдээллийг та бүхэнд төлөвлөе. Технологийн авраг компани болох Apple санах хойно чипний хомсдол болон үнийн огцом өсөлтөөс шалтгаалan бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхээс өөр аргагүй хүрснээ албан ёсоор мэдэгдлээ. Тус компани гүйцэтгэх захирал Тим Кук Wall Street Journal сонд өгсөн ярилцлагынхаа үеэр энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Сүүлийн үед хэмэл оюун ухаанд суурилсан дата төвүүдийн хэрэгцээ асар хурдцтай өссөн энэхүү үнийн өсөлтийн гол шалтгаан болж байна. Үүний улмаас өргөн хэрэглээний цахилгаан бараа үйлдвэрлэгчид гол эд ангийн төлөөх ширүүн өрсөлдөөнд орж зах зээл дээр чипний үн тэнгэрт хатгад хүрсэн байна. Тим Кук ярилцлагатаа харамсалтай нь үнийн өсөлтөөс бид зайлсхийх боломжгүй боллоо. Бид өөрсдөд ирж буй асар их зардлын өсөлтийг бууруулж хэрэглэгчдтэй энэхүү үнийн дарамтаас хамгаалахын тулд чадах бүхнээ хийж ирсэн. Гэвч өнөөгийн нөхцөл байдал цаашид тогтоом барихад хэцүү боллоо хэмээн тайлбарласан байна. Тэрээр яг хизээнээс ямар бүтээгдэхүүний үн ямар хэмжээгээр өсөхийг наривчлан дурдаагүй. Гэхдээ эх 9-р сард компани гүйцэтгэх захирлын албан тушаалаа Джон Тернуст шилжүүлэн өгөхөөр зэхэж буй Тим Кукийн энэхүү мэдээлэл нь хэрэглэгчдийн хувьд таагүй мэдээ болж байна. Учир нь яг тэр үеэр Apple компани iPhone 18 Pro Max болон өөрсдийн түүхэн дэх анхны их хэгддэг iPhone гар утсаа танилцуулах хүлээлттэй байгаа билээ. Тим Кук ялангуяа DRAM буюу шуурхай санах хойно зах зээлийн нөхцөл байдалд ихээхэн санаа зовниж буугаа илэрхийлжээ. Тэрээр санах хой үйлдвэрлэгчид үнэ асар ихээр нэмж байна. Өргөн хэрэглээний төхөөрөмжийн чипний үн болон нийлүүлэлт буцаад хэвийн зохистой түвшинд очих зайлшгүй шаардлага байна хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. Тэгвэл энэхүү хямралыг даван туулах ямар гарц байна вэ? Хэдийгээр Хятад улс санах хойно тэргүүлэгч компаниуд байдаг ч үндэсний аюулгүй байдлын хатуу дүрмийн дагуу Америкийн нэгдсэн улсын компаниуд Хятадын компаниудтай хамтран ажиллахын тулд тусгай зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Энэхүү хориг хязгаарлалтыг судруулах хэрэгтэй эсэх талаар сэтгүүлчдийн асуултад Кук бүх боломжийг ширээн дээр тавьж ярилцах хэрэгтэй. Бид бүх нийлүүлэлтийн сувгийг судлах ёстой гэж хариулсан байна. Мөн тэрээр Apple компани чипний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн тулд өөрсдийн бэлэн мөнгөний нөөцөө ашиглахад бэлэн байгаагаа илэрхийлсэн ч Apple өөрийн чипний үйлдвэр барих ямар ч төлөвөө байхгүй гэдгийг анхааруулсан байна.